эдний аав чинь манай баяр сайхан чинь нэг тийм жоохон доо нэг тийм дугуй нэг тийм янзын хүүхэд үйдэг байсан шүү дээ. Ёо л ингээл тэр хүндээгээ тоглоод нөгөө манайхын нөгөө 15 дугаар байранд байж байгаа нөгөө хойш юуд хашаанд орчихгүй юу. Тэгээ хашаанд орчихсон нэгдүгээр хороонд тий одоо энэ цэцэрлэгийн ардлын хамгийн ихний нүүрний хашаанд тэгээд тэндээгээд тэр тэнд ороод тэгээд яхаа нөгөө чинь байшинд байсан хүүхч гайхдаг юм яа тий гадаа юу хашааныхаа үүдэн дээр ингээд хөөрхөн их чинь ингээд самтал дээр суугаа тэгээ манай хашаанд тэр одоо энэ Төмөрбаатарын ээжийнх нь хөгшнийхийг хажуудаа буулгасан байсан байхгүй юу. Тэгээд хөгшин яг гараад бас салхинд энэ санал дээр суудаг юм байна л. Тэгээд би нэг ажилд яваад өгөн. Тэгээд тэр баяр сайхан дэргэд нь хурч ирээд сууж байгаа тэгжсэн нэг юм хувин барьж яваад одоо энэ цэцэрлэгийн энд нэг ийм нэг хэсэг юм шар шороо үйдэг байсан юм аа. Шар шавар. Тэгээд нөгөө цантын бааз руу бас тийшээ 100 м гардаг. Тэгээд бид нар бас тийшээ энэ төр явдаг л байлаа л энэ хүүхдүүд аваад ирдэг. Тэгээд эдний аав их чинь их олон цантын бааз руу авч яваагүй юм. Тэгээ нэг жоохон уйнгаа барьж аваад тэр шар шороор за эмээ би цантын бааз руу дэрээ. Хойгаа чирч аваад яваад тэгээд очиж жоохон шороо ухаж байгаа л тэгээ үрээд ирдэг гэж. Хаад ирээд жаахан дэргэд нь явах ингээд сууж ястаа. За би цантын бааз руу дэрээд явдаг. Баяр сайхан. Инээд ми хөөхөл